Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Good podcast-ыг сонсож байгаа хүмүүстээ ямар амгалан гэлгээгээд энэ өдрийн мэндийг хүргэе. За өмнөх 3 подкастаараа бид хоёр ухамсар, сүнс, энерги за тэдгээрийн холбоо хамаарлалын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Харин 4 дахь подкастаараа юу ярих гэж байна гэхээр өдөр тутамдаа ямар арга ухааныг ашиглаж болох талаар ярилцсан. За өөрөөр хэлбэл өмнөх бичлэгнүүдээр бид нар ухамсараа төлөх ёстой, сүнсээ хөгжүүлэх ёстой, за үүнд мэдрэмжээ ажиглаж сурах нь чухал, энерги хадгалж сурах нь чухал гэдээ ярьсан тийм. Тэгэхээр эдгээрийг бяцлалаа мэдээж төгсөж сурна. За үүнээс гадна өдөр тутмын амьдралдаа яаж ашиглаж болох юм, ямар арга ухаануудыг хийж болох юм, яаж хөгжүүлж болох юм гэдэг талаар ярилцсанаа. За тэгэхээр энийг ярихаас өмнө яг нэг тодруулгын маягаар ядгаж ойлгох ёстой зүйл байгаа. За бид нар өмнөх бичлэгнүүдээрээ дард ухамсар гэдээ яриадсан тийм. Тэгэхээр энэ ухамсар маань тэлдэгэ гэж яриад байгаа. Тэгвэл бас хажуугаар нь ил ухамсар гэж яриад байдаг шүү дээ. Ил ухамсар, ил дард ухамсар гэдэг ингээд олон зүйлүүдийг яриад байдаг. Хоорондын ялгааг нь заримдаа бас төдийлөн ойлгож мэддэггүй. Тэгэхээр арга ухаануудаа ярихаас өмнө энэ ил ухамсар, ил ухаан, одоо даалт ухамсар гэдэг аанууд ижил юм уу, өөр юм уу, ялгаатай юу, ялгаа нь юу вэ гэдэг талаар эхлээд тайлбарлахгүй навч агшаа. За тэгээ. Ил ухамсар, даалт ухамсар гэдээ бид нэр хоёр зүйлийн тухай яриад байгаа. Даалт ухамсар гэдэг нь болохоор сүнстэй хамт оршиж хамтдаа хөгжих ухамсар байгаа. Одоо нэг цосны хоёр тал гэж яриад байгаа шүү дээ. Сүнс чинь дангаар оршдгүй, ухамсар сүнстэйгээ нийлээд ингээ оршиж байгаа. За тэгээд энэ хоёр чинь зэрэг хөгжиж явах хэрэгтэй юм аа. Ухамсар тэлэн сүнс хөгжинэ гэдэг. Энэ сүнстэй хамт байж ингээ хоршин хөгжих ёстой. Энэ ухамсар чинь болохоор даалт ухамсар. За нөгөөх нь болохоор бид нэр альва зүйлийг хараад боддог. Бодсны үндсэн дээр эргцүүлээд өөр хэрэг дүгэн зэгнээд тэгээ шууд хариу үйлдэл үзүүлж яадаг. Тэгэхээр тарихтай холбоотой ил ухамсар. Ийм хоёр зүйл байна. За нэг нь болохоор даалт ухамсар илүү үйлдэлүүдийг ая зөнгөөр хийдэг. Жишээлбэл бид нэр дотроос нэг альва зүйлийг үйлдэл хийх гэж хахад дотроос нэг чимээгүй мэдрэмж орж ирдэг те. Яг нэг зүйлийг зориод хийх гэжэлаа гэж бодъё. Тэгэнгүүт энийг хийгээд хэрэггүй дээ гэдэг ч юм уу. Нэг тийм нэг хэрэггүй юм шиг санагдах. Хэрэггүй юм хийгээд байгаа юм шиг санагдаад байдаг тийм ээ. Тэгээд ингээд зөрөөд хийгээд үзэхээр үр дүнгүй үнэхээр байдаг. За хэрэггүй л гэд хэлээд байсан шүү дээ гэж бас мэдэрдэг тийм үү. За тэгвэл тэр зүйлийг та хийх гээд бүр бодоод ингээд төлөвлөсөн байлээ гэж бодъё. Саяных ч болохоор нэг даалт ухамсарыг хэлээд байгаа шүү. Саяны жишээн дээр. Тэгээ нэг ая зөнгөөр ингээд хийх гэж хахад болиулаад байгаа тэр чинь даалт ухамсар. Үнэхээр хийгээд зөрөөд хийгээд үзсэн чинь үр дүнд хүрсэнгүй. Эсвэл саад гарч ирлээ гэдэг ч юм уу. За энэ чинь болохоор таныг угаасаа л хэрэггүй шав дэмий зүйл хийж байна, цаг үрж байна гэсэн зүйлийг анхааруулж байгаа даалт ухамсарыг чинь мэдээл. За нөгөөх нь болохоор та альва зүйлийг хийхдээ ингээд бодож гин гэж бодъё. Бодоод төлөвлөөд ерөөсөө нэг дотоод мэдрэмжээ нэг хайхвалгүй зүгээр л өөрөө бодож төлөвлөөл өөр ихээрээ дүгнэж сигнал ингээд хийж ийн гэж бодъё. Энэ удаад ил ухамсар үйлчилж байна. Тэгэхээр одоо ил ухамсараар даалт ухамсар хоёрыг ялгаж үзэх ийм зүйл дээр ялгаж харж болно. За тэгээд бодоод сэтгэхэд ингээ хийж чинь зарим нь үр дүнтэй байж магадгүй, зарим нь гүйж байж магадгүй. Ер нь бол яг ингээд хийж яхад чинь хэрэггүй гэсэн мэдрэмж орж ирээд байвал тэр чин дотроос чинь та ингэж их юм бодоод ингэж хэмжээд ингээд хэрэггүй л гэж хэлээд байгаа гэсэн. Үнэхээр бодоод ингээд сэтгэхэд хийх гэсэн чинь. За тэгвэл ингээд бодоод сэтгэхэд хийжсэн чинь дотроос чинь дэмжиж өгч болно шүү дээ. Жишээлбэл ерөөсөө огт тийм хорсон одоо тийм урамгүй болох тийм яах юм бэ гэсэн хүчгүй мэдрэмж төрөхгүй зүгээр л ингээд ая зөнгөөр тэр зүйлийг ингээд хийгээд дуусгах юм бол дотоод ухамсар сүнс чинь мөн тантай санал нэг даалт ухамсар чинь тэгээд энэ зүйл бас мөн дотроосоо дэмжигдээд ингээд сайхан үр дүнтэй болжээ гэж бодож байна. Ийм хоёр. Нэг нь бол ухамсараараа дүгэн цэгнэдэн тэрхээрээ ил ухамсараараа нөгөөх нь болохоор дотоодоос ирж байгаа тэр нарийн торгон мэдрэмж. Та тэгвэл тэр хийж явахдаа торгоо нэг чагнаж үзэх юм. Альва зүйлийг хийж явахдаа та тэртээ тэргүй бодоод төсөөлөд ингээ хийчлээ. За эсвэл эсэргээрээ нэг цаанаасаа нэг тэрийг хиймээр юм шиг санагдаад идэг штэ. Огт ингээ бодож төлөвлөөгүй байхад ингээ би нэг ингэчмээр санагдаад байсан юм аа гэд. Тэгээд яг тэрнийхээ дагуу хийсэн чинь маш үр дүнтэй олжээ гэж бодъё.
юусээ ил хүмсэг бодоогүй исэн шүү, тооцоолоогүй энэ удаад. Тэгэл яг мэдрэмжээр яг үнэхээр иймэр санагдаад урд өмнө тийм санаа орж ирэх өмөртөө яг энэ удаад санаа нь орж ирээд за бүр хиймээр санагдаад ингээд хийхээр маш үр дүнтэй болж байгаа. Энэ чинь ая зөнгөөрөө тэдгээр зүйлүүд танд мэдрэгдээд за тэгээд тэр одоо даалт ухамсарынхаа ая зөнгөөр тэр зүйлийг хийж гинэ гэсэн үг. Үнэхээр цаанаасаа хүчтэй байна. Яг энэ тохиолдолд бол та өөр юу ч анзаарахгүй үнэхээр л одоо яг хэн нэгэн дотроос чинь түлхээд хийлгээд байгаа юм шиг ингээ урам зоригтой хийгээд дуусчихдаг. За энэ удаад даалт ухамсар үйлчилж байна. За ингэж тайлбарлавал хэрвээ ойлгомжтой. Тэгэхээр одоо бидний яриад байгаа ухамсар гэдэг байгаа зүйл бол даалт ухамсарыг одоо тодруулаад л даалт ухамсар ах нь тийм ээ. Тэгэхээр зөнгөөрөө бүгдийг мэдэрдэг гэж бид нар ярьдаг ш. Тэгэхээр тэр зүйл маань даалт ухамсар бөгөөд за бид нар яг төвлөрч ажиллах тэлэх ёстой зүйл маань даалт ухамсар юм байна. За энэ ухааныг бол бид нар өдөр тутамдаа амьдарч байхдаа янз бүр сургууль сураад ч юм уу тий олон зүйл мэдэж аваад тэр тооцоолон бодох чадварыг өсгөж яадаг шүү дээ. Тэгэхээр одоо өмнө нь магадгүй энэ подкастуудыг сонсохоос өмнө ямар мэдээлэлтэй байсан бэ гэж бодоод үзвэл за сүнс ухамсар хоёрыг ер нь салгаж ойлгуулдаг ухамсар сүнс гэж хизээч ярьдаггүй тий сүнс за эсвэл ухамсар гэж ярьдаг эсвэл ил ухамсар даалт ухамсар гэж төр өгөлт оруулж яадаг тий гэтэл энэ ил ухаан ил ухамсар гэдэг зүйл бол эцсийн эцэст яах юм гэвэл энэ физик бидээл үлдэнэ. Харин даалт ухамсар бол сүнстэй өргөлж хамтдаа өргөлжлүүлээд туултаа ихнэ. Та энэ дэр нэмээд мэдрэмж гэдээ яриад байгаа тий. За тэгвэл бид нар ухамсар сүнсээ яаж мэдрэмжтэйгээ холбож хослуулж за ялангуяа өдөр тутамдаа яаж мэдрэмжээ сонсож мэдэрч амьдрах вэ? Энэ талаар та зөвлөгөө өгөөч. За тэгэхээр мэдрэмж гэдэг бол маш чухал зүйл байгаа. Ялангуяа ухамсар сүнсний хувьд бол маш чухал. За бид нар анхаарчт нь ухамсар сүнстэйг холбож өгөөд тэгээд дээрэс нь мэдрэмж хөгжүүлэх дасгалуудыг зааж өгж дадуулдаг байгаа. За тэгээд энэ мэдрэмжэн дээр суурлаад та өөрөө амьдрал ахуйда хэрэгтэй давуу талуудыг өөртөө бий болгох чадна. За жишээ нь энэ дэр нэг жишээ авъя. Тэгвэл илүү ойлгохдох байхаа гэж бодож байна. Өдөр тутамдаа та ямар нэг хүнтэй уулздаг тийм үү? За эсвэл ямар нэг хүнтэй дайрлалаа гэж бодъё. Одоо хуучин танилтайгаа ч юм уу эсвэл бүр дээр яаж эсвэл одоо цуг ажиллаж байгаа хүнтэйгээ ч юм уу ямар нэг хүнтэй дайрлалаа гэж бодъё. Тэгээд түүнтэй ингээд мэдгэхгүйгээр зүгээр ингээд уулзах юм бол за тэгээ ярьж байгаа зүйлүүдэд нь хамаг анхаарлаа хандуулчих юм бол тэр хүний анхаарал хаана вэ? Тэрүүгээр чинь дамжаад хит автна гэсэн үг шүү дээ. Ярианд нь хит автчих юм бол тэр хүний энерги тань руу нөлөөлчихнэ. Тэгээд таны энергийн урсгалд эвдрэл үүсээд тэгээд таны оюун бодолд нөлөөлөөд за тэгээд тэр хүнтэй уулзаа явсны дараа ч юм уу тухайн үед эвгүй бодол бодогдох. Айц, айх ч юм уу. За зүрх дээсэх, уур хүрэх. За тэр ч байтгаа одоо огт бодоогүй юм сөрөг зүйлүүд бодогдож эхлэх. Гэх мэтчлэн ийм нөлөөнүүд гардаг. Одоо уулзаа явцсны дараа нэг сонирн болдог ч юм уу. Эсвэл яг уулзж яхад тийм ч юм уу. Яг энэ нөхцөлд та яаж мэдэрч байвал энэ ямар сони юм бэ гэдэг ингээд мэдэрч явах юм бол та ухамсар сүнстэйгээ холбогдоод одоо ингээд мэдрэмжээрээ дамжуулаад ухамсар сүнсж эхэлж байна. Гаагүй шүү. Наад танаас хурдан холд ч юм уу. Одоо шууд хурдан холд гэж хэлэхгүй ч гэсэн гаагүй байдлаар мэдрүүлж байна. Тэгэхээр та энэ нөхцөл тэнд уягдаад байгаад байх шаардлага байхгүй. Нэг илгээр сайхан хэлээд холдож явах хэрэгтэй. За тэгээд энийг дагуу дараа нь бол яг зүгээр яг сургалтуудаар явхад ийм хамгаалтын аргууд байдаг л да. Холдоо явцсныхаа дараа өөрийнхөө энергийг цэвэрлээд хамгаалт энэ төр дахиж сэргээж болно. Өглөө хийгээд гарсан хамгаалтаа тийм ээ. За энэ дээр мэдрэмж тэгэхээр маш чухал байгаа. Та мэдрэхгүйгээр тэр үнтэй уулзчихлаа шүү дээ. За тэгэнгүүтээ урьдчилан дайралтангуудаа шууд эвгүй энерги мэдрэгдэнэ. Одоо яг ийм сөрөг бодол төрүүлэхээр хүн байвал энийг яаж мэдэх вэ гэхээр ухамсар сүнс танд мэдээлнэ. Сөрөг хүн байна гэдгийг яаж мэдрэх вэ гэхээр шууд мэдрэмжээр чинь аагүй байдал одоо үүснэ гэсэн үг танд. Энэ хүнтэй дайралтахаар нэг ийм аагүй юм шиг. Тэгэхээр тэр чин мэдрэмж нь яг хилээд байна тийм үү. Тэр мэдрэмжийг та анхандаа уулзангуудаа уулна мэдрэх ёстой. Тийм тохиолдолд та өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой. Яаж вэ гэхээр шууд өөртөө одоо манай сургалтуудаар явж байгаа хүмүүсд шууд өөртөө хамгаалт хийгээл за тэгэл энерги урсгалаа хаадаг. За тэгээд мөн ярианд нь хит анхаарал дуулдаггүй зүгээр хосуур ингээд төр зүрийн байдлаар
холуур нэг чихэр орлоо нөгөө чихэрээ гаргана гэж ярьдаг шүү дээ. Яг тийм байдлаар гаднаас сонсож байгаа мэт төртэй боловч октоос дотроо оруулахгүй одоо бүр татгаш байгаа өөрхий зөвхөн хүргэж анхаарал тавихгүй байна л гэсэн үг. Энд мэдрэмж маш чухал. Мэдрэнгүүтээ та тэгүүлдлийг хийж чинь. Мэдхгүй харин тийм ингээл зогсоод ах юм бол таны энерги урсгал эвдэгдээд тэгээд таны энергийн бүтцэнд өөрчлөлт ороод эвдрэл үүсээд ингээд таны тэргээр дамжаад бодол сэтгэл санаа таны хүчин нөлөөснө гэж байгаа. Тэгэхээр энэ мэдрэмж гэдэг бол маш чухал. Тэгээд ухамсар түүнийг мэдрэмжтэй хэрхэн холбох вэ гэхээр энийг дадлаар хийн. Хичээл сургалтуудаар заагаад өгдөг. Тэгээд тэр заасныг амьдрал ахгүй дээрээ энэ мэтчлэн одоо зөвхөн наад захын жишээ хэлэхэд таагүй хүн ингээд яхад танд хэрхэн яаж мэдрэгдэж байна тийм ээ. За тэрийг сайн мэдэрч сурах хэрэгтэй. Ер нь бол жоохон тоогүй хүнийг эхлээд мэдэрчүүл маш зүгээр идэг. Энийг болохоор ухамсар зүнстэй холбогдчихгонгууд шууд энэ мэдрэмж хөгжүүлэх дасгал хийхдээ зэрэг энэ мэдрэмжүүд чинь бат бөх болоод суугаад тэгээ тантай ухамсар сүнстэйгээ үргэлж холбоотой за энэ таагүй үнтэй дайрчлаа шүү гэж шууд уулзангуудаа мэдэрдэг болох нь шүү дээ. Жишээлбэл гих мэдчлэн үүргээ хамгаалж сурнаа. Тэгэхээр энэ холбох аргууд нь болохоор хичээлүүд дээр заадаг ухамсар сүнстэй холбосон одоо хичээлүүд дээр сурсныгаа дахин дадуулаад мэдрэмжтэйгээ холбоод үүнийгээ амьдрал дээр бочиж үзэж бас дасгал хийдэг. За тэгээд өдөр тутмын амьдралтай энэ мэдчлэн ухамсар сүнстэйгээ мэдрэмжээ холбосноор ингэж өөрсдийгөө гол нь хамгаалах хэрэгтэй байдаг юм аа. Угаасаа бид нар энэ 3B ертөнцид бол ингээд бужигнаан дунд явж байдаг штеп. Олон нийтийн газар аарч явж байдаг. За тэр дунд мөн ингээд одоо жишээлбэл агаарын даралт одоо маш хүнд агаартай амьдралчныг мэдрэгддэг. Тэгээд бас таагүй таагүй хүн байна. Таагүй орчин байна. Тэгэл ер нь ая зөнгөөрөө нэг л онцгой мэдрэмж төрөө явждаг шүү дээ. Уг нь энэ мэдрэмж хүн болгонд байдаг. Тэрийг нөгөө мэдрэмжээ сайн хөгжүүлж humсар сүнстэй холбоогүй учраас мэдэрдэггүй. Альва тэр одоо буруу үнтэй дайрлах юм бол хит удаанаар ярьж зогсох. За хит тэрний ярианд давтах, хит буруу зүйл рүү ингээд өөрийн мэдлгүй орчих энэ тохиолдол байна. Тэгэхээр өөрийгөө энэ өдөр тутамдаа хамгаалахад маш хэрэгтэй юм аа. Ухамсар сүнстэйгээ одоо мэдрэмжээ холбосноор. За эсрэгээр бас таатай хүмүүс бас дайрцдаг, таатай орчин байдаг. Тэрийг бас мэдэрдэг. Тэр дунд илүү амар амгалан байдаг. Гэх мэтчлэн өдөр тутамдаа маш хэрэгтэй. Танд нэмж хэлсэн үү? Тэрнийг басна одоо бид мэдрэмжээ сонсоод байна гэдэг чинь өдөр тутмын амьдралаар ухамсар сүнсийг залуулуулаад чиглүүлүүлээд юм гэсэн үг байна шүү дээ. Тий. Тэгэхээр одоо ингээд орж ирж байгаа тухайн яг нөхцөл байдалд одоо жишээ сая хүнтэй дайрлахыг ярьлаа. Тэр хүнтэй дайрлаа гэхэд танд ямар мэдрэмж төрж байна гэдгээл эхлээд мэдрэх нь чухал. Таатай байна уу, таагүй байна уу гэдгээ. За таагүй бол тэгэл ойлгомжтой ер нь л тэгэл яг илтгэр зайсхийгэл одоо төргөн холдох арга хэмжээ л авах хэрэгтэй. Тэрний ярианд заавал ингэж анхаарал тавих хэрэггүй. За таатай ингээд мэдээж хүмүүс байлгүй л яг уу. Тэгэхээр бас тухтай хэдэн үг солиод ингээд явах боломжтой. Тийм учраас эхлээд шууд мэдрэх нь л чухал. Тэгээ яагаад мэдрэмж дандаа зөв илдэг вэ гэхээр мэдээж бидний ухамсар сонсвол өөрөө хөгжиж туулт ихийн тулд ирсэн. За тэгээ өөр хинээс ч илүү хөгжихийг хүсэж байгаа. Өөрийн энэ туултын энэ удаагийн гэр болох физик биеэ хамгаалахыг зөв замаар явуулахыг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр ил ухааны бодлуудыг биш өөрийн ухамсар сүнснээс илгээж байгаа тэр мэдрэмжийг ажиглаад зочих юм бол за амьдрал мэдээж илүү амар хэлбэр болох нь амар амгалан болох нь. За тэгээ төгсөвчдийн яриаг сонссон хүмүүс бол одоо эд яг төгсдөрлийн цагаар ч ихэнх төгжүүлэхгүй замаа болоод гэртээ хурдан арчдаг хүмүүс байна. Харин мэдрэмжээ сонсоогүй мэдсэн ч анзаараагүй үедээ гарснаасаа болоод янз бүрийн зүйл тохиолдоод тэгээ түүнийгээ дараа нь нэрээ тэр үед тийм мэдрэмж мэдрэгдчихсэн штэ гэд ингээд дараа нь эргцүүлээд боддог хүмүүс бас байдаг. Тэгэхээр бидний хамгийн сайн зөвлөгч чиглүүлэгч бол за хин нэг нь ламбуу үзмөрч найз нөхөд биш харин та өөрөө буюу одоо таны ухамсар сүнс юм байна гэдгийг ойлгож ухамсарлах нь чухал байх нэ маш сайхан бодит амьдрал дээр жишээнүүдийг аваад тайлбарлаж өглөө сайн авч байгаач маань. За тэгээд та сайн хэлсэнтэй нөгөө хүмүүстэй яриад хүмүүсийн яриаг чинь стилээсээ сонсохоор энергийн солилцоонд автгаа гэдээ хоёрын энэ талаараа өмнөх бичлэг дээр бас ярьсан те энерги сэтвтэй биш гэсэн.
За тэгээд тэр хүчлэг дээр бас энерги яаж нөхөж хадгалах талаар ярьсан байгаа. Тэгвэл одоо үүн дээр нэмээд хэлэх зөвлөгөө танд байгаа юу? Яг дахиад арга ухаан байдлаар дахиад өдөр тутмын амьдралдаа энерги өсгөж хадгалах тал дээр нэмж хэлэх зүйл байна уу? Байна. За тэр нь юу вэ гэхээр одоо ингээ энерги алдагталд орчихжээ гэж бодъё та. Бүрүүний миний яриаг үргэлжлүүлээ л та жишээлбэл. Тэгэл ингээл нэг сөрөг зүйлтэй дайралтаа тэрийг мэдэхгүй байжгаад мэдрэмжээ сайн сонсоогүй байжгаа жаахан удаа ярилцаж зогсоод энерги чинь ингээд буурсан байлаа гэж бодъё. Энергийн одоо хэмнэл чинь. Тэгэхээр юм сөрөг мэдрэмжүүд танд үүсээд ирлээ гэж бодъё. Сэтгэл санаа жоохон гундуу болох ч юм уу, тамир тэнхээгүй болцсон байх ч мэдрэмж ч юм уу, эсвэл нэг жоохон урам зориггүй, ерөнхийдөө юм нэг жоохон тийм унал тийм байдалтай нэг тийм хаагүй мэдрэмжтэй болцсон. Яг яагаад байгаагаа мэдэхгүй юм байла гэж бодъё. Тэгвэл таны энерги одоо буурсан байна гэсэн үг. Зөвхөн байх хэмжээнээсээ энергийн алдагдaltaй болсон. За ийм нөхцөлд яах вэ гэхээр өндөр чичиргээтэй хөгжим сонсох хамгийн нэгдүгээр арга нь. Энэ бол маш сайхан арга байдаг. Танд таалагдж байгаа дуу гэж болно. Таалагддаг гоё дуунууд байдаг шүү дээ. За тэрэн дээр нэмээд хэлэхэд манай уртын дуу бол маш өндөр чичиргээтэй. Тэгээ уртын дуу сайхан морин уурынхаа аяыг сонсчин гут чинь шууд таны сэтгэл санаа сэргээд л явчихна. Энерги ч өсөөд л явчихна. Цэлмээд л явчихна. Эндээс морин уурын аяг чинь 432 герцээр уртын дуу маань 432 герцийн хэмнэлүүдээр ихшгэлж байдаг учраас таныг тэр сөрөг зүйлүүдээс нэг ясанд чөлөөлнө гэсэн үг. Тэгээд сэтгэл санаа чинь тайшраад их сайхан болчихдог. За жишээлбэл эсвэл сонгодог хөгжим сонсч болно. За сонгодог хөгжим бас яаж нөлөөлдөг вэ гэхээр энэ дээр нэг юм хэлэхдээ марцчихж. За манай уртын дуу болохоор бүр тэр орчлын ертөнцийг хязгаарт тэр чичиргээ нь тэгж сонсогдож байдаг гэсэн шүү. Тэгэхээр маш өндөр давтамжтай. Өөр ямар ч дуу хоолой тэнд орчлын ертөнцийг хязгаарт хүрж сонсогдгүй юм байна лээ гэдгийг энэ дашрамд хэлье. Тэгэхээр бид нар өөртөө маш сайхан бахархууштай юм үндэсний урлаг соёлтой ард түмэн юм аа. Тэгээ үүгээрээ энийгээ сонсчгоо бүгдээрээ сайхан сэтгэл сэргээд ингээд цэвэрлэгдээд авах боломжтой юм аа. За мөн тэгэл хүн болгон ярьдаг штэ морин уурын аяа сонсохоор үнэхээр сайхан болчдаг гэж. За хүүхдийн дайг сэвлэг үргээхэд хүртэл ингээд тэр хавийн жаврыг арилгаад очин тойрны жаврыг арилгаад тийм ёс хүртэл байдаг штэ морин хуурыг шиглүүлдэг тийм ээ. За тэгэл гэртээ бас морин хуурыг авч тавьдаг гэх мэтчлэн тэгэхээр энийг сонсож байгаарэ. За энийг зөвлөе. Дээр нь бас нөгөө сонгодог хөгжим сонсохоор бас нэг сонирхолтой зүйл хэлэхэд энэ дээр за Японы эрдэмтэд болохоор нэг шинжилж үзсэн юм байна л да агаарын бүтцийг. Тэгээ ингээд сонгодог хөгжим тавиад яасан чи агаарт үнэхээр гой мандала үсчихсэн гинэ. Мандала гэдэг ингээд нэг гой олон савдаа юм гой цэцгийн мандал шиг тийм мандала гэд байдаг шүү дээ. Та нар бүгдээрээ мэдчихэж байгаа. Тийм хэлбэртэй төсүүд энэ агаарт үүсчихсэнийг олж тогтоосон юм билээ төхөөрөмжөөр. Тэгэхээр агаарт тийм гоё зүйлүүдийг үүсэж байгаа юм чинь хүний сэтгэл санаанд яаж нөлөөлөх нь бол ойлгомжтой тий. Тэгэхээр бас сонгодог хөгжмийг сонсч болох нэ. Ер нь л одоо сонгодог болоод ардын дуунууд за тэгээд уртын дуу морин хуур гэдэг аяадыг бол зөвлөж байна. За тэгээд 432 герцийн тийм хэмнэлтэй аянууд байл бас болно. Гэх мэтчлэн за тэгээд pop дуунуудаас хүртэл байдаг шүү дээ тий. Despacito тэгэл нөгөө хин Gangnam Style тийм 432-ын тиймэрхүү хөгжмнүүдийг хэмнэлтэй хөгжмнүүдийг сонсож байгаарай. Тэгэх юм бол маш сайхан. За тэгээд дараагийнх нь нэг арга хэлж өгөхөд ингээд эвгүй ягаад энерги уналтанд орсон мэдрэмж төрөх юм бол энерги алдаад байгаа мэдрэмж төрөх юм бол хоёр гарын хаалгаа ингээд сайтар халуун өргөдөл чинь. Тэгэнгүүт энерги дорхно өсдөг. За бид нар түрүү чи юугаар ярьжсэн шүү дээ хүн гэдэг өөрөө энерги юм аа. Бүх зүйл энергийн бүтцтэй байдгаа. Тэгээ энэ физик бие чинь энерги ингээ орж гардаг, ингээ сүлстэйн донд оршдог нэг ёсны. Тэгээ бид нар нөгөө ингээд яхаар тогтхол байдаг гэж тэгжсэн шүү дээ. Тэгээд энергийн орж гарч идэг цөм юм аа гэж ярьжсэн. Яг тэр аргыг ашиглаад хоёр гарын алгаа үрээд энерги өсгөж бас байдаг. Тэгэхээр бас энерги хадгалалтанд ч гэсэн энэ арга нөлөөлдөг. Тэгэхээр бас хүнийг энэ ташрамд хэлээд өгчэй гэж бодлоо. Энэ дээр дутуу зүйл байна уу? Байвал нэмээ те. За тийм. Тэгэхээр одоо 432 герцийн ай гэж сайн хэллээ штэ багш маань. Тэгэхээр 432 герцийн ай гэдэг яг интернетээс YouTube-ээс ч юм уу хаагаад үзгээр ер нь янз бүрийн айнууд гарч ирдэг. За тэгээд тэрийг нэг сонсож үзээд за тэгээд 440 герцийн ай гэдээ бас сонсоод үзээд. Тэгэхээр яагаад гэж байгаа гэхээр өмнө нь бол 432
гэрцээр одоо айнууд хөгжмнүүд их шилдэг байсан бол тэрийг 440 гэрц болгож өөрчилснөөр одоо тэрийг сонсдог хүмүүсийн сэтгэл санаа дургүйж их та янз бүрийн сөрөг бодолд автах сөрөг сэтгэлүүд бий болох гэх мэтчлэн одоо ийм хүмүүсийг гажуудуулах 440 гэрцийн хөгжмөр нотоор хөгжмүүдийг ишүүлдэг болсон байж байгаа. Одоо буцаад 432-оор хийж эхэлж байгаа гэдгсэн. Тэгэхээр 432 Гц, 440 Гц гэж хайж байгаа сонсож үзээд аль нь ямар мэдрэмж төрүүлж гэн гэд мэдрээд үзвэл бас мэдрэмжний хувьд өрсөндөө тэгэхээр нөгөө нэг 432-ын сэтгэл зүйд яаж нийлүүлж гэн мэдрэмжт нь юу гэж хэлж гэн 440 сэтгэл зүйд яаж нийлүүлж гэн мэдрэмж юу гэж хэлж гэн гэд мэдрээд үзэж бодох юм аа. За баярлалаа. За тэгээ энэ дээр бас нөгөө нэг одоо байгаа л тий цэцэг ургамал гэдэг зүйл яагаад орч байдгийг дэлхий дээр туулалт хийгээд ирсэн биднийг ер нь дэмжихийн тулд хүмүүсийн төлөө орж орч байдаг шүү дээ. Яагаад орч байдгийг гэхээр за тэгээ тэрийг бид нар ухамсараар мэдчихэдэг. За яг ингэж миний саяны хаар за эдгээр чинь бидний төлөө гэж боддгоо ч гэсэн зөнгөөрөө үнийг мэдэрчээдэг болохоор байгальд гарахыг хүсэх гэртээ цэцэг ургамал тарих зэрэг бид нар хийж яадаг тий. Яагаад тэгэхээр зөнгөөрөө энэ нь биднэрт ямар ашиг тустай вэ гэдгийг бид нар ухамсарласан байдаг гэсэн үг. Тэгээд энергийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч зам өөр арга ухаануудыг өмнөх бичлэгүүдээр хэлсэн байгаа. Тэгэхээр тэрийг дэлгэрэнгүй мэдмээр сурмаар байвал өмнөх подкастын маань сонсоорой. Тийм тэгээд энэ дээр нэг зүйл нэмээд хэлэхэд энерги өсгөх бас нэг арга байдаг. Тэр нь болохоор нөгөө сая цэцэг гэж ярьлаа шүү дээ тий. Тэрнтэй адилхан нэмээд хэлэхэд яг нэг цэцгийг та тарилаа гэж бодоход тэрнийхээ төлөө бүр яг сэтгэл зүрхээд зориулаад тэрийг арчлаад ингээд явах юм бол услаад арчлаад ингээд авах юм бол тэр таны гэр орондоо тарьсан тэр цэцэг жишээ нь таны тэр зориулж байгаа тэр цэцгийн зориулж байгаа зүрх сэтгэл дээр дамжуулаад тэр сайхан хайрыг чи мэдрээд эргүүлээд тэр цэцэг таны төлөө ургах сэтгэлийг төрүүлж идэг. Тэгэхээр нөгөө нэг гэрээ тань энерги урсгалыг одоо маш сайхан өөрчлөөд илүү эерэг сэлүүхэн сайхан сэрүүхэн гэдэг шиг тийм сайхан хөнгөн сайхан энергийг бэлэглэн зам гэрээ энерги сайжран тэрнээс гадна тань хэрэгтэй энергиуд хөгддөг. Та мөн цэцэгтэйгээ яриад бас гундуу үедээ ингэнгүүт тэр цэцгийг та угаасаа арчилж исэн болохоор таны энерги тэр цэцэгтэйгээ харьцангууд шууд өснө. Одоо гэртээ ороод ирэнгүүт маш сайхан болоод явчихна гэсэн. Нэр нэг ийм арга нөгөө нэг ийм энергийн хитагталд орсон үед бас хэрэгтэй байдаг шүү. Энэ нь болохоор мөн одоо тэр нэг ухамсараа мэдрэмжтэй холбох аргуудын нэг нь байна. За тэгэхээр энэ бол маш сайхан арга тийм ээ. Хайртай сурна, малтай айлцаж сурна, мэдэрнэ гэдэг бол хүн бүхний хийгээд чадахгүй зүйл та гэхдээ хүн бүхэн хийж бас чадах зүйл гэдэг байгаа шүү дээ. Яаж арга ухаанаа олж хийж чадж байгаагаас хамаарат л чадахгүй тодорхойлогдож байгаа. За тэгээ үүн дээр одоо сүнс хөгждөг ухамсар тэлдэг гэж зөндөө ярьсан тий ойлаа. Тэгэхээр ухамсар сүнснийхээ мэдрэмжийг сонсохоос гадна за яг сүнсээ хөгжүүлэх арга ухаанууд гэж байдаг юм болов уу? Байна. Сүнс хөгжүүлэх арга ухаан. За ер нь бол сүнс хөгжин ухамсар тэлнэ гэж ярьдаг. Сүнс хөгжиж байна. Сүнсний хөгжил сайн байна гэдэг нь бол энэ бол мэдрэмж өндөртэй байдаг. Ухамсар сайн тэлж байна гэх юм бол ажигч гарахаа байдаг. Ингээ ярьдаг. За тэгэхээр эхлээд аливаа зүйлийг бас сүнс хөгжилтөн дээр сайн сүнс хөгжилтэн сайн байна. Одоо сүнсний хөгжил сайн байна гэх юм бол одоо мөн аливаа зүйлийг ядгаж салгадаг. Жишээ нь яг физик бие хүсэж байна уу? Сүнс хүсэж байна уу гэдгээ ядгаж салгаж сурах хэрэгтэй. Одоо түрүүн бас дээр ярьжсэн шүү дээ тий. Одоо яг нэг аливаа зүйлийг хийхтэйгээс хамгийн ихний тэр юун дээр ярьсан байгаа. Ил ухамсар, далд ухамсар хоёрыг ялгах гэж ярьсан байгаа. Яг үүнтэй адилхан энэ сүнс хөгжүүлэх арга чинь мөн л одоо физик бие үнэхээр хүсэж байна. Тэр чинь одоо ил ухамсар үнэхээр хүсэж байна уу? Эсвэл сүнс хүсэж байна уу гэснийг энэ нэг ялгамжийг сайн ялгаж сурах хэрэгтэй. Тэгэхээр ийм жишээ аваад тайлбарласан нь арай илүү ойлгомжтой байна. Жишээ нь та бүр багасаа нэг аливаа зүйлийг хийх туртай байлаа гэж бодъё. За жишээлбэл бүжиглэх туртай ч юм уу. За тэгээ бүжиглж явахдаа та орчин тойрноо бүр ингээд мутаад гоё бүжиглдэг байж болно. Тэгвэл таны сүнс бүжиглэх туртай байна гэсэн үг. За эсвэл зураг зурхаар. За эсвэл юм бичгээрээ.
гоё бүр ингээд орчныг өмөртөөд ингээд бүр яг тэр өөрөө ингээд үйлдэж байгаа үйлдэлтэй бүр ингээд шингээд орцсон. Яг тэр төлөв чинь маш гоё төлөв. Ягаад гэвэл гадны орчин гэдгийг бүгдийг умалцсан. Ямар бодлого зөвхөн тэр зүйлийг үйлдэж байгаа баг үйл хөдлөл болоод ямар бодлого энэ бол маш гоё төлөв. За ингэж гоё хийж чаддаг зүйлээ олох нь маш чухал. Энийг олоод тэгээд сүнсээ хөгжүүлэх нь маш сүнсээ ингээ мөн баясна. Сүнс чинь нөгөө дуртай юм хийж өгч байгаа болохоор баясна. За үүн дээрээ одоо үүнээсээ бол балаад цааш нь мэдрэмжээ хөгжүүлнэ. За тэгээд хамгийн гол нь юу хийх дуртайгаа олно гэдэг чинь сүнс юу хүсэж гэн гэдгийг олцохоор цаашаа илүү хөгжин. Энэ бол сүнсний хөгжил маш сайн байдаг. Тэгээд та энэ дээр ингээд давтамжтайгаар хийгээд иж болно. За тэгээд тэндээсээ нөлөөлөд та яг би юу хийвэл зүгээр вэ гэдэг, зөв бэ гэдэг зөв чигээ олно гэсэн үг. За тэгэхээр сүнснийхээ хүслийг ингээд сонсно гэдэг. За тэгээд физик би ингээд бас бодлоод орж ирнэ. За тэр саяны бодлоос бол хамаагүй хөтөхгүй тэр бодлоо. Тэр физик биеийн одоо хүсэл бол сая удаа сүнсний хүслээр бид нар юм хийчлээ. Цуг хамтдаа. За тэгвэл нэг юм бодлороо за энийг хийчихье гэл ингээд хийгээд үзье. Тэгвэл та тэр яг тэр урдны бид нар ярьсан 30 төрлийн метод хийж чадчихна уу? Таны яг тэр нөгөө сүнсний хүсэл болохоор бүрсээ цаг хугацаа, орон зай бүгдийг мартаад хийдэг. Бүр тэндээс маш их одоо сэтгэлийн гоё ханамжийг авдаг. Өөрөөрөө ч бахархдаг. Тийм зүйл. Тийм мэдрэмжүүд орж ирдэг. Гэтэл физик бие хүсээд хийсэн юм чинь яг түүнтэй адилхан мэдрэмжүүдийг танд өгч чадахгүй. За бүрэн дүүрэн болж чадахгүй сэтгэл чинь. За энэ хоёроор та ятгах болно. Тэр сэтгэлд орж ирж байгаа мэдрэмж, тэр сэтгэл чинь баясгалтай байна гэдгээрээ та сүнс хүсэж гин үү, физик бие хүсэж гин үү гэдгээ ятгах зүйлж байна. За тэгээ физик биеийн тэр зүйл бол хэдэж тийм одоо нэг хоол идчихэл ахад нэг нь жоохон давсгүй хоол шиг байгаад ах нь шүү дээ. Нэг л нэм дуу долмог яг хийжээ. Тодорхой үр дүнд хүрчиж тэгтээ та тэр гоё баяслыг авч чадахгүй. Физик бие хүсэж байгаа зүйлийг хийхэд яг сүнс хүсэжсэнтэй адилхан тийм урам зоригийг та авч чадахгүй. Тийм учраас физик биеэр хийхээр юм байдаг. Физик бие энэ удаад тэр урам зоригийг авч чадаагүй бол физик биеийн хүслээр та тэр зүйлийг хийжээ гэсэн үг. Энэ мэтчлэн дотоод сүнсээ хөгжүүлэх гэвэл дотоод мэдрэмжийнхаа дагуу ингээд хийх дуртай зүйлээ жишээлбэл хийгээд сүнсээ хөгжүүлж болно. За ийм арга байна. За үүн дээр нэмээд хэлэх зүйл байна уу? За тийм тэгэхээр сүнсээ хөгжүүлэх гэхээр хүмүүс айгүй тийм өмнө сонсгоо хүмүүс бол яаж хөгжүүлэх юм бол гэдэг айгүй хотор буух юм шиг санагдаж л та сүнс хөгжүүлэх гэхээр одоо юу аах юм яаж хөгжүүлэх юм гэхээр айгүй ойрхон зүйл агаад зүгээр бид нар өдөр тутамдаа юу хийж гэн юун туртай байна гэдэг тэр зүйлээ ажиглаж мэдээд өөрийнхөө мэдрэмжийг л ажиглана гэхээр ер нь бол бидний өдөр тутмал хийдэг зүйлүүдтэй маш их холбогдож өгдөг байх нэ гэдгийг ингээд хараад манаас ажиглаж байгаа байх гэж бодож байна. Тэгээд нэг зүйл нэмэт хэлчихв. Би ариу дотоо ярьсан байна гэд ярьжсэн чинь санаанд орчлоо. Тэгээд нөгөө нэг хүн болгонд хийх дуртай зүйл гэж байдаг шүү дээ. Яг тэрийг л олох хэрэгтэй шүү. За энэ дэр нэмэт хэлэхэд тэгэхээр нөгөө янз бүрийн зүйлийг хүн хийх дуртай байдаг. Бүгдээ та би надаач тийм байдгүй доо гэж санагдаж магадгүй үгүй байдаг шүү. Та тэрийг олох хэрэгтэй. Тэхийн тулд илүү татгаж байгаа хандаад би юу хийх дуртай вэ гэдээ асуу танд олдно. Та эсвэл багтаа нөгөө нэг дуртай хийдэг байсан зүйлүүдээ мартцсан явж явах үе заавал байгаа шүү. За энийг нэмжлэх гэсэн баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр ийм байдлаар сүнснийхээ хөгжилтийг харж болох нэ. За одоо тэгвэл ухамсараа тэлэх ямар аргууд байх вэ? За энэ дээр болохоор илүү ажигч гарахаар байгаа. Тэгжээж ухамсар тэлнэ. За энэ дээр бас нэг жишээ авъя. Тэгээд бид нар ингээд нэг годамжаар ингээл өдөр болгон нэг одоо ажил руугаа явлаа гэхэд өдөр болгон нэг замаар юм. За би л гэхэд өөрийн жишээлбэл ажил руугаа явлаа гэхэд нэг л годамжаар алхаад явдаг байхгүй юу? Угаасаа ажил руу очих зам нэг л юм чинь. Өглөө гэрээсээ гараад нэг л юм чинь. За тэгээд заримдаа арай жоохон өөр замаар ингэж гарч болно. Ер нь гэхдээ чиглэл нэг. Тэгвэл нөгөө бодтоо тэглээд ерөөсөө замаа анзаарахгүй явчихдаг. Гэтэл яг ингээ ажиллаа явах юм бол хараагүй юм зөндөө идэх юм билээ бидний. Зүгээр нүдэнд тасцсан болохоор бид нар хараад байгаа юм шиг мөртлөө үздэггүй. Үзнэ гэж нэг ондоо харна гэж зүгээр хараад өнгөрнөдөг өөр.
Тэгэхээр гярхаа авахын тулд яах вэ гэхээр зүгээр хараад өнгөрөх биш үзэх хэрэгтэй. Тэрийг нягтлах хэрэгтэй. Жишээлбэл бүр нэгнгөө нягтлаад явах нь ч үгүй. Ямар тач ингээд замаар явж байгаад ингээд хажуу талаар моднууд тарьсан байдаг штеп. Тэрийг ямар мод байдгийг нэг ажиглаад үзээрэй та явж явах та. Чи урд нь нүдэнд тасцсан болохоор зүгээр л нэг хэдэн модны хажуугаар өнгөрөө яваад байдаг гэж бодоод байдаг. Гэтэл одоо би өөрийнхөө юм дээр хэлэхэд л одоо энэ аргыг сураал өөртөө дадуулж захта замынхаа ингээд хажуу талыг ингээ яхаар харахад хараагүй өнгөрсөн юмнууд зөндөө байхгүй. Гэтэл би тэр гудамжаар хэдэн 10 жил явцсан баг жишээтэй. Тэгэхээр бид нөгөө ажигч харахаа байдлаа иймхүү зүгээр л наазахын жижиг сажиг зүйлүүдээс эхэлж болно шүү гэж хэлэх гээд байгаа. Тэгээд жишээлбэл ямар мод байна. Тэгээ ингээ яасан чинь зөндөө мод байна. Хажуугаар нь тэгвэл нэг мод байдгийн багтны удсан хуш мод байж байна. Тэгээд юу ингээд засцсан юм зүлгийн хэлбэртэй болгоцсон ингээд одоо тогтчуулгынхаа ирээд засцсан бүр тэгшлээд ятан тийм бургаснууд байна. Хөөрхөн жижиг юм. Одоо тэрний хажуугаар ляс юу энэ төр ингээд яа зөвөр ингээд холимог тарьсан байт юм бэ. Тэнгүүтлээ заримдаа маш хөөрхөн цэцэгнүүд гараад ирсэн байна. Заримнаас нь цагаан цэцэг, заримнаас нь ягаан цэцэг гэх мэтчлэн. За жишээлбэл тэр цэцгийн дэлбийг эсвэл ажиж харахаа байвал та ягаан хэдэн дэлбэг тийм. Өнөөдөр нэг харчээ та цагаан нь ямар үнэтэй юм ч юм уу. Ер нь ингээд иймэрхүү байдлаар би заавал тэг гэж байгаа юм биш. Иймэрхүү байдлаар зүгээр зам зуураа ажиглаад үз. Тэгэх юм бол ажиглдгүй юм байлээ бид нар үнэхээр зүгээр л ингээд өнгөрөөгд идэх юм билээ. Ягаад гэвэл нүдэнд болсон. Гээл зүгээр явж байдаг тэр дундуур. Тэгжэл нэг байшин бол яалтчгүй байж байгаа. Тэр байшныг будсан бүр хацраад унсан байсныг ажиглангуудаа мэдчих жоохгүй. Ерөнхийдөө нэг юм хатар байшин хажуудалд жишээ нь байгаа л гэдэг байсан. Гэтэл би нэг удаа бүр ингээд сайн харсан чинь бүр хичнээн жижил будаагүй юм. Тэгээ тэрний хажуугаар нүд тассан болохоор тэрийг анзаарахгүй. Тэгээ ажиглахгүй. Ингээ яваад байдаг. Тэгэхээр ингээд юмнуудыг сайн ажиглаж сураарай заа юм. Яг энэгээр чинь ухамсар тэлдэг шүү. Тэгэхээр тэр чинь энэ юм бэ, тэр тийм бэ гэх ингээд тогтоогоод та удаа жишээлбэл одоо тэгэл танаа энэ яг уртт чи ямар мод байдгийг, хичнээн мод байдгийг, хэдэн төрлийн мод байдгийг ингээ асуухад та дараа нь мэдчих жишээтэй жишээлбэл яг тэгэл та тэр зүйлийг ажиглагдсан байна. Яхаа. За яг иймэрхүү байдлаар цааш нь ингээ өөрийгөө хөгжүүлээд байх юм бол ухамсар чинь одоо маш гярхаа болж ирнэ. Тэрвээ тоо мэдрэмж энэгээр дамжаад нэг ухамсар сүнс чинь нэг л эдэг юм чинь ухамсар сүнстэйгээ ингээд хослуулсан мэдрэмж чинь холбосон мэдрэмж чинь бас тодорхой хэмжээнд маш сайн тэлж өссөн гэсэн үг. Хөгжин гэсэн үг. За тэгэнгүүтлээ бас сүнсний хөгжилтэй нөлөөлсөн мэдрэмж өсөв гэхээр тийм ээ мэдрэмж сайжруулсан гэж яриад нь шүү дээ. Сүнсээ хөгжүүлэхийн тулд ялгаж салах нь тэр чинь хүртэл нөлөөлнө. Ингээд бүхэл цул нэг цул байхгүй. Тэгэхгүй ингээ ялгаж салах юм ерөөсөө. Тэгээд бүхэл цул ямыг одоо тэр гярхаа байдлаар жишээ нь бас мэдрэмжээ маш сайн болгож болсон байна шүү дээ. За тэгээд гярхаа байлгаад ирэхээр мэдрэмж аяндаа өсөд ирнэ. За жишээ нь одоо өрөөнд чинь та ажлынхаа өрөөнд дотор суужалаа нэг хүн ороод ирэхэд та шууд хараад мэдрэх жишээтэй. Энэ хүн маш их бухимдалтай явж байгаа юм байна. Би өөрхөө ингэж хамгаалах хэрэгтэй юм байна. За энэ хүнтэй ингэж харьцах юм байна. Энэ хүнтэй нэг удаа ярих хэрэггүй юм байна. За энэ хүнтэй нэг иймэрхүү юм ярих гэж байна. Угтаа яг ингэж мэдрэмж өсөд та орчин тойрноо тэр байтугай хүмүүсийг мэдрээд эхэлдэг. Энэ чинь ухамсар тэлж байгаа хэрэг. Тэгээ энэ мэдчлэн ажигч гярхаа байгаад энэ ганцхан талбай энэ явах зам дээр ч биш зүгээр өдөр тутмын юун дээр ч байж болно. Тэртээ байгаа зүйлүүдийг ч гэсэн зарим нь нүдэндээ тасцсан хаана юу байгаа нь энийг ингээл байгаад исэн гэл бүр ингээд нарийн яхаар энэ чинь ийм хийтэй ийм яг ийм өнгөтэй ийм өнгө хоцоод ингэж харагдсан юм юм уу тэр строч муу ажиглаж явуулж болно. За өөр хүүхдийнхээ гаргаж байгаа зам дээр хань хүртэйгээ харьцаж явахдаа ингээл ажиглалт хийгээд байгаарай л гэж хэлэх гэсэн. За юм бэ. За маш сонирхолтойгоор тайлбарлаж өглөө талхаа. Бид нэр ер нь юу ч ажигладаг шүү дээ. Тэгэл дараа нь юу лээ гэж бодохоор одоо зарим нэг зүйлсийн өнгө байрлал тоош ер нь байгааг нь мэдээд байгаа ч гэсэн тэр бүр анзаараад идэггүй. Тэгэхээр энэ бас бидний өдөр тутамдаа ухамсараа тэлэх хамгийн шилдэг арга байх тийм. Тэгээд үүн дээр нэмээд одоо яг ухамсараа мэдрэмжтэй холбоох арга дасгал гэвэл юу гэж болох вэ? Мэдрэмжээ хөгжүүлж юм. За үүнээс гадна дасгалаар яаж ухамсараа мэдрэмжтэйгээ холбож болох вэ? За мөн дахиад татгаш байгаа мэдрэмж гэсэн үг. За альва зүйлд явах гэжлаа гэд бас нэг түрүүчийнх дээр тайлбарлаж ирсэн шүү дээ.
За тэгвэл альва зүйлийг түрүүн хийх гэж байлаа гэж ингээд мөн тайлбарласан шүү дээ. Яг тэрнтэй ч адилхан. Ерөөсөө л альва нэг нөхцөл байдал донд шууд хэсэг азнаа. За ил ухамсар болохоор ингээд одоо нэг нөхцөл байдалд орлоо гэхэд ямар нэг асуудал тулгарлаа гэхэд ил ухамсар шууд бодоод дотор чинь янз бүрийн бодлууд эргэлдээд байна. Тэрийг та төр зогс гэсэн команд өгч хэрвээ чадвал зогсоод чигаа хэсэг чимээг болоод мэдрээд үз. За эсвэл зүгээр сонсонгууд чинь танд нэг мэдрэмж орж ирнэ. За альва нэг нөхцөл байдалтай тулгарлаа гэж бодоход энийг яах вэ гэж та ингээд өөрөөсөө асуухаар нэг мэдрэмж ороод ирнэ. Яг тэр торгон мэдрэмжийг барьж авах хэрэгтэй. За үүнийг жишээн дээр тайлбарлавал бас илүү юутай болох болов. За түрүү чи хэлжсэн нэг жишээг давтаад хэлчихдэг юм билүү? Нэг тийшээ ингээд явах гэж байна. За та найз нөхдөдтэйгээ уулзах чилаа гэж бодъё. Тэгээд уулзъя гэж тулцсан байдаг. Тэгэл танд гэртээ ирэл ажилласаа ирэл одоо ингээд бэлдээл явах гэжсэн чинь гинт явмааргүй юм тэр мэдрэмж төрөл ундаг штеп. Тэгээ эн чинь нөгөө мэдрэмж чинь хилээд байна. Бити яваа. Яхан бэ та найз нөхдөйгээ энэ удаад уулзаад хэрэггүй. За өөр зүйлс хийж болно. Эсвэл одоо ямарваа нэгэн өөр тийшээ явах гэж лаач байж болно. Эсвэл альва зүйлийг хийх гэж лаач байж болно. Яхан бэ наадхаа битгий тэр өөр дөнгөө штэ ч юм уу. Нэг л хиймээргүй юм шиг санагдаад альва зүйлийг хийх гэж лаа гэж бодгоо жишээ. Тэгээд ах юм бол хэрэггүй л гэсэн үг. Дотроос чинь ухамсар сүнс чинь хилээд байна. Ухамсар чинь хилээд байна. Яах юм бэ гэд. Ер нь бол ухамсар сүнсний хөгжлийн үед болохоор сүнснээс төрүүлээд ухамсар илүү хэр мэдрэмжтэй байна. Тэр чанараараа тэр зэрэгээрээ ухамсарт сүнсээ бас хамгаалж физик биеэ хамгаалах юм мэдрэмжүүдийг мэдээллүүдийг хамгийн түрүүнд өгч идэг. Тэр мэдрэмжүүдийг хэрвээ бариас сурчих юм бол өөрийгөө бүрэн хамгаалж чадна. Илтгэх зүйлтэй хотголдохгүй, явах усгүй зүйл дээж явах, уулзахгүй хүнтэйгээ уулзахгүй, альва тийм зохисгүй нөхцөл байдалтай тулгархгүй, заавал гэрлүү өсөрж ороод ах явц байхгүй. Хэрвээ тэр зүйлийг хийх гэж гэхэд онцгой мэдрэмж төрөөд ах юм бол та тэр зүйлийг хийх аргагүй шүү дээ. Ил хумсарч нь хийгээд ахаа усгаас тэрийг бол та зогсоож болно. Яг энэ мэдрэмжийг барьж авнаа, ингэж сурнаа гэдэг чинь ухамсараа мэдрэмжтэйгээ холбож байгаа гэсэн үг. Угаасаа дотроос ч мэдээлээд нь шүү дээ. Тэр мэдрэмжийг барьж аваад ингээ хөгжүүлээд ах юм бол энэ мэдрэмж чинь илүү ойлгомжтой болж ирнэ танд. Тэгээ эдрийг хүмүүс янз бүрээр мэдэрдэг л дээ. Зарим мэдрэмжээр орж ирдэг, зарим нь бодлоор орж ирдэг, зарим нь үгээр орж ирдэг. Гэх мэтчлэн хүн болгон янз бүрээр мэдэрч шүү. Энэ чинь хүн болгон дээр адилгүй болохоор та нар тэгэхээр илүү ажигч гарахаа, илүү дотгошоогоо өөрснийгээ мэдрэх тал дээр дадал хийх хэрэгтэй болж байна. Үүн дээр бас л одоо нөгөө юун дээр сургалтуудаараа бид нар зааж өгдөг л дөө. Өдөр тутамдаа ингээд өдөр болгон хичээлээрээ ингээрээ тэгэрээ багшаа миний мэдрэмж юм байна гингүүд багш нь байнга хариулж яадаг тэгэрээ ингээрээ гэд мэдээллүүдийг өгөө явж яадаг баха. За тэгээ мөн мэдрэмжээ хөгжүүлэхийн тулд дахиад яах вэ гэхээр нэг арга байдаг. Энэ нь эсвэл одоо нарыг өөрөө 10 минутын хугацаатаагаар марч байна гэд дотроо нүдэ ханаад ингээд төсөөлөн харах 10 минут суун. Мэдээж 1-2 удаа хийгээ болохгүй. Энийг үнэхээр нүдэндээ буутал мэдрэх хүртлээр өдөр болгон 10 минутын хугацаатаагаар сууж ингэж мэдрэмжээ мөн хөгжүүлж болдог. За эсвэл сошиал орчинд ямар нэгэн хүнийг ингээд мэдрэмжээрээ мэдрэх гээд үз. За огт танихгүй ч хүн байсан байж болно. Зүгээр ингээд зургийг хараад ч юм уу. За энэ хүн ер нь ямар хүн бэ? За миний бодлоор бол тийм хүн юм аа гэдэг ингээд дотроос чи юу гэж хэлж чинь. Тэр мэдрэмжүүдийг та бичээд авч болно. За тэгээд харьцуулах. Эсвэл одоо танилыг ч юм уу тэгэж харах. Эсвэл одоо гэр бүлийнхнийгаа ч гэсэн мэдрэх гээд үз. Бодол санаа нь ямар байна? Яг энерги нь хэрхэн мэдрэгдэж байна? Ядарч уу, ядраагүй байна уу, эрт хүчтэй байна уу гэд ингээд мэдрэх гээд үз. Энэ мэдчлэн дадлуудыг хийж сурах нь ухамсараа мэдрэмжтэйгээ холбоо тэрийг улам дадлуудаар багтдагж байна гэсэн үг. За ингэж хэлээ та. За баярлалаа. Маш сайхан ойлгомжтой тайлбар өглөө арга ухаануудыг. За тэгэхээр өмнөх бичлэгээр хэлсэн санагдаж байна. Ухамсарын тэлэлт өндөр байгаа хэсэг нь
хэр ажиж хэрхэ байгаагаар ажиглагддаг. За сүнс өсөлтөй байгаас хэр мэдрэмтгий байгаагаар тодорхойлогддгоо гэж хэлжсэн. Тэгэхээр энийг ингээ буулгаад хэлвэл жишээ нь бидний өдөр тутамдаа мэдрэмтгий буюу одоо мэдрэмжтэй байснаар хизээ сайн энерги болж байна, хизээ их хадаж байна, ямар харилцаанд энерги уналтанд орж ийн, ямар харилцаанд энерги өсөлттэй байна, хумсар сүнс үгүй гэж байна уу, баяртай байна уу, дургүй байна уу гэх мэтчлэн бүгдийг мэдрэмжээр мэдрээд ингэснээрээ сүнс өсөлттэй байх нь харин зүгээр мэдрээд зогсохгүй. Тэр болгон одоо тэр мэдэрч байгаа тохиолдол бүрээ ажигладаг байх хэрэгтэй байна тий. Тэгжээш тэндээс тухайн газрын энерги ямар байна, тухайн хүний бодол санаа эрэг байна уу, сөрөг байна уу гэдгийг анзаарч мэдэрдэг болно. Уусаа материалын амьдрал дээр ч гэсэн бид нар одоо альва нэг мэргэжлийг сурахтаа ч юм уу, альванд бид зүгээр алхаж сурахтаа, бичиж сурахтаа хүртэл олон давтдаг шүү дээ. Олон удаагийн туршлага горимтлуулдаг. Тэгэхээр яг үнэнтэй мэдрээд мэдэрснээ давхар ажиглаад явах тусам хомсор сүнсний хөгжил, хомсрын тэлэлт өндөр байх нэ. За тийм. Тэгээд энэ дээр нэг маш чухал зүйл хэлэх хэрэгтэй юм шиг санагдлаа. Яг одоо энэ нөхцөл байдалд яг одоо энэ орчин үед яг бидний энэ амьдарч байгаа цаг хугацааны үед хүмүүсийн нийтлэг нэг яригддаг зүйлийн тухай ярих гэж гинт санаанд орж ирсэн дээр яриад гэж бодлоо. Тэр нь юу гэхээр гадаад хүүхдэд хангаах гэж яриад идэг дотор. Одоо сэтгэлийн шаргаа гэсэн үг нэг яасан доо. Тэрийг хангааж болдго юм уу гэвэл болдог. Яаж хангаадаг гэхээр манай үнэн мэдлэг сургалтууд болохоор ингэж хангаадаг. Эхлээд анхаарчны сургалтаар бид нэр ухамсар сүнстэй холбож өгч байна. Одоо ухамсар сүнстэй холбосгоор холбосон тохиолдолд тэдрийг яаж мэдэх вэ гэхээр ухамсар сүнснийхаа мэдээллүүдийг мэдрэмжээр хөгжүүлснээр мэдэрнэ. За энэ дасгалуудыг анхаарчтанд ороо заагаас бүх суурин тавиад өгчлөө. За дунд чатанд оронгуудаа эдгээрийгээ цудаад улам батжуулсан гэсэн үг. Бүр сайхан болно гэсэн үг. Ухамсар сүнстэйгээ холбогдоод. За тэгэнгүүтээ уур чадварын ангид ороод ирэнгүүтээ одоо энэ сайхан мэдрэмжүүдээрээ дамжуулаад дотоод ухамсар сүнснээсээ дотоод ур чадваруудаа нээдэг. За мөн ангаалтуудыг маш гүний төвшөнд ингээ хийгээд сурдаг. Ер нь ангаалтууд анхаарч дунд чад гэдээ явна л та. Тэгээ хялбараасаа явсараад одоо принцип бие талаасаа цэвэрлэгээнүүдийг хийж байгаа юм. Тэгээд дээд чатандаа ороод ирэнгүүтээ дахиад тэр цэвэрлэгийг ухамсарын төвшөнд хийдэг. Одоо сэтгэл зүйн төвшөнд цэвэрлэгээнүүдийг хийгээд ирэхээр тэр дотоод бугулсан тэр хүүхэд насандаа авсан тэр шарах сорив тэндээс улбаалсан айдас тэгээд одоо буцаалт ажилт юм уу бухимдал буглаас бүглээс болгон сэтэрч гарч ирнэ. Гэрэлт гарч ирнэ гэсэн цэвэрлэгээнээр. За түүнийг тухайн одоо цаг үед нь очиод хангааж болтгоо. Тэгэхээр эхлээд суу тэр хангаагаад эхлэхгүй нэ штэ. Тэгээ ер нь ингээд ярьж байгаа зүйлүүд болохоор гадуур нэг тиймэрхүү зүйлүүд бол байдаг л да. Яг мэржлийн төвчөнд шийдэж магадгүй бас сайн тэр талаар нь бол илүү сайн судлаагүй. Гэхдээ ерөнхийдөө болохоор нэг шууд ингээд одоо ийм шатраас нь бус байдалтайгаар шууд тэр дотоод хүүхдийг хангаана гэж бас хэцүү штэ. Тийм учраас ингээ ерөнхий суурийг анханаас тавиад умсар сүнстэй яажгаад тэр болгоны чинь цэвэрлэгээ ихтэй зэрэг чинь мэдрэмжээр чинь дамжуулаад мэдрэмжээ чинь өсгсөний хувьд умсар сүнсний чинь мэдээллийн дагав тэр бүх буглаас бүгдээс чинь бүр сайн гарч ирнэ гэсэн үг. Тэгээд тэрийг тухайн нөхцөлд нь цэвэрлэгээгээ цаг үед нь очиод ийм цэвэрлдэг байгаа. Тэгэж бол хангаадаг. Тэрийг би бас энэ дашрамд хэлээд өгчэй гэж бодлоо. Гадуур яагаад гэвэл ийм зүйлүүд бас яригдаад байдаг учраас энийг бас хэлэх хэн зүйтэй болоо гэж бодлоо. Та юу гэж бодож байна? Энд явагшаа. За тийм. Ямар амьдралд туулсан байгаас хамаарал хүн болгоны дотор ямар нэгэн зүйл байж идэг штэ тий. Тэгэхээр тэрийгээ ангаах гад өөрсдөө ойлгохгүй за дотоод хүүхдийн ангаас гэж саяны авчаа шиглсэн шиг зүйлүүд явж байдаг. Гэхдээ тэр зүйлийг би зөвхөн өөрийнхөө туршлагаас яриаггүй дээж төгсөгчд маань хэдэн зуун хүн болсон байна. За тэднэрийн туршлагаас ярих юм бол ганц өдөр 2 өдөр за 5 өдөр ч гэсэн яг үндэ хангалтгүй. Тухайн хүн ямар амьдралыг туулснаас хамаарат хүмүүс зарим нэг хүүхэд байхдаа авсан сэтгэл зүйн шарах хайц тэднийг санаж идэг. Зарим үед сандаггүй мэддэггүй тийм зүйл байгаа гэдгийг мэдэрдэггүй явсаар байдаг. Тэгээд анхаарчнаас эхлээд өөртөө танилцаад өөрийгөө ойлгоод мэдрээд байх тусмаа нөгөө нэг сэтгэлийн гүнд байсан тэр зүйлсүүд улам их тодорч гарч ирээд яг дээжтэндээ орохдоо тэдгэрийгээ өөртөө одоо янзалж өөртөө хангаахад бэлэн болчихсон байдаг. Тэгээд сургалтаа төгсөн төгслөө
цэвэрлэгээ явагдаж шинэ зүйлүүд за өмнө нь анзаараагүй байсан зүйлүүдээ анзаараад цэвэрлээд тэгээд өөртөө ангаагаад л явагддаг гэсэн үг. Тэгэхээр магадгүй таны мэдж байгаа зүйлсүүд ээж болно, мэдэхгүй зүйлсүүд ээж болно. Тэр бол болгоомж нь сургалтандаа суугаад өөрийгөө их таниад байх тусмаа улам их ил гарч ирээд түрүүн хэлсэндээ ил гарч ирээд гэдэг шиг тэгээд өөрийгөө ангааж явдаг байна. Тэгэхээр яагаад сургалтууд олон нийтэд хуваагдсан гэдгийг нь ойлгож байгаа бах. За тэгээд тэр нөгөө нэг физик бие за дараа сэтгэл зүгээ ангаасныхаа дараагаар нийгмид хий бие гарах мэтийн яг ухамсар сонсны хөгжилтэй холбоотой тэр чадруудаа эзэмшээд явдаг. Ер нь эзэмших бэлэн болдог гэсэн үг. Тэгээд эзэмшээд явдаг. Тэгэхээр шат дараалтайгаар эхнээс нь одоо энэ бүх материалын амьдралын хүрснөөс хойш цаадуудыг засч өгдөг гэсэн үг байна. За тэгэхээр маш чухал ойлголтыг ярьж өглөө. За тэгээд өнөөдрийн бичлэгээр бол ухамсар сонсоо хөгжүүлэх олон арга ухаануудаас хэлбэрч ярилцлаа тийм ээ. Тэгээд улам одоо нарийн арга ухаануудыг за саяны хэлсэн одоо шат дарааллын дагуу суралцах эсвэл та нар маань сургалтандаа суугаарай. Зөвхөн одоо бичлэг сонсоод байгаа дэлгүү тий. Албан ихийг хүсчихвэл яг одоо яг өнөөдөр үнэн мэдлэг судраа аваад үнэн мэдлэгийн бэлтгэл сургалтандаа хамрагдаасай гэж хүсэж байна. Яа тэгэхээр одоо альваавыг маргааш за эсвэл дараа завтаа болохоороо гэж хойшлуулах юм бол хойшлоод л хэдэг. Тэр маргааш нь хизээж болдоггүй, хизээж завтаа болдоггүй байгаа л хэдэг. Тэг ер нь одоо бүгдээрээ өөрсдийнхөө амьдрал дээр мэдэрчгсэн байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр энэ бүх дээр дурдсан арга ухаануудыг сурч эзэмшээд за материалын амьдралд даралуулж биш те өөрийнхөө амьдрах боломж хүн бүрт байгаа. Өөрийнхөө амьдралыг өөрөө удирдах боломж хүн бүрт байгаа. Тэгэхээр та нар маань тэр боломжийг ашиглаарай гэж хүсээд өнөөдрийнхөө ярилцлагыг өндөрлөхөө хоёлаа. За тэгээ. За ингээд олон арга ухаануудаас сурч танилцаад та нар маань бас анхаарал тавиад өөрөөсдийнхөө тунгаа сойрхоорой. За тэгээд нинжа өгшөга хэлснийг сая ойлгосон баг тийм ээ. Бодоод байх биш үйлдэж эхлээрэй гэж та бүхэндээ уриалаад энэ өдрийнхөө ярилцлагыг дуусгая. Дараа уулзтлаа. Түр баяртай. Хамгийн сайн цаг бол одоо цаг шүү. Баяртай.